яг зам мөрийн зах зээлсэн ихтэй баярлж яддаг да. Хүний мөр бодит цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор одоо ир хэмээх зарим оролцож байгааг үзэгч та бүхэн сайн мэдэж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр намрын дунд сарын бэлэгт сайн энэ өдөр богд уулынхаа ингэрт за хатан дуулынхаа хөвөөнд Монголын бөөгийн нэгдсэн. Тэгээ аягийн хэрэгсэн тийм бол дээр хийсний модыг бас хэрэгтэй бол аягийн хэрэгсэн газраас модыг авч Хинчвэ өөрийн дураар ямар ч шашин сүсгэлэн биширхэн тухайн хүний эрх байх нь манай оронд нээлттэй. Өвөг дээдсээс уламжлагдсан ирсэн шарын шашиндаа сүслэн биширч амьдралын зам мөрөө тэгштгэх нийгэм байхад хар орны бурхан шүтээнд залбирах хүмүүс ч олон бий. Харин сүүлийн 10 жилд эрчимтэй дэлгэрсэн бөөгийн зам үйл эхэндээ олонний анхааралд байж сонирхох хүмүүс маш олон байсан. Харин энэ явдал хавтгаарч айл бүр тэнийг бөө байх ёстой мэт ойлгогддог болсон цагаас нэр хүндэн төдийлөн сайн байхаа болсон билээ. Худал хуурмаг жүжиглэлтүү үнэхээр өвгдээдсэн тухайн хүн дээр буугаад байна уу гэдгийг мэдэх гэж олон хүн чармаадаг. Тэр ч утгаараа хүний мөр нэвтрүүлэг үзэгч та бүхнийг одоо ир хэмээх зайранд уулзуулж түүний амьдралын мөрийг дэлгэсэн билээ. Үнэн худлыг дэнсэлж аль нэг талыг барилгүй бөө гэж хин, улаач гэж хин, зан үйл нь ямар байдаг талаар энэ л хүний амьдрал дээр тулгуурлан харуулахыг хичээсэн юм. Одоо ирийн аав ээж ялгаагүй эхлээд хүүгээ бөө болно гэж төсөөлж байгаагүй бөгөөд шүтэж биширтлээ нилээд хугацаа өнгөрүүлсэн гэдэг. Анх хүүгийнхаа одоо энэ уг шүтэн буулгах ёстой, эцэг өвгдөөс одоо энэ эцэг өвгдийнхаа тэнгэрийн үлийг өргөжлүүлж явах ёстой гэд тэгтэн та яаж хүлээж авч ирсэн бэ? Яаж мэдчихсэн бэ? Яг энэ 11 настай явуулан тэр уг тэнгэрээ одоо барих ёстой байсан байж л дээ. Тэгээд тэр тухайн үедээ бол одоо нөгөө бууж тухайн хайранд юм жоохон далд байсан чинь одоо мэдэхгүй Улаанбаатар орж ирээд одоо энэ хөвгч яг манай хамгийн бага хөвгчлээ. 8 хүүхэдтэй хамгийн бага нь тэгэл жаахан тэгэл Улаанбаатарт орж ирээд ерөөсөө тэгэл сургууль соёлж суугаад яг 11 настайгаас ахвал сургууль соёлж байгаа сургууль хандастаа жаахан тэгэл одоо өвдөд зовоол бэртэл гадаа дотоо жоохон яваад ингээд бас жаахан тийм цаглахгүй маштай ингэж болоод байсан. Тэгээд одоо тэр мөртийн засуулах гал ингээд гандан дээр ингээд яваал лам мамаар яваад одоо зөндөө асууж сурсан. Тэгээ бүр ингээл одоо болохгүй өгөхгүй байгаалсэн. Тэгэл одоо яг заримдаа ч одоо ерөөс ингээд хэлээд болохгүй юм одоо яг ингээд орчуул яасан ингээд хүн амтж бас тэгжлээсэн. Би яг одоо нэг их хөрөө халуутай юм чинь би л одоо ямар юу амьд байхтаа л одоо хөлийг олгож одоо ямарчсан замд нь оруулахгүй болохгүй гэж би маш их өсөлдөг байсан. Тэгэж өсөлцөөр байгаа тэгэл ерөөсөө нэг чин 11 настай яагаад 19 цэцэрэхт яваад тэгээд 20-т одоо яснаас сүүлдээ хойш бүр мэдрэл зэтэр юм одоо юм шиг гэр орондоо орохгүй шигчж өгүүлж одоо дотор яваад одоо ингээд идэг байсан. Тэгээд одоо хүн амтаас ингээд асуусан чинь юу гандангаар яваад байсан мэддэггүй юм байж л дээ. Бас хоёр өөр шашин болохоор бас болдгүй юм байж үү дээ. Тэгээс би бас гандан хийдэг юм уу гэж байгаа юм шиг тал манай шүтэн зүгээр юу түмний төлөө дач тусын төлөө байдаг юм чинь. Тэгээд явж нэг тийм удган хүн дээр очсон чинь танаа хүүхдүүд одоо уг тэнгэртэй юм аа. Энэ үнийг одоо бариулахгүй болохгүй. 11 насндаа барих байсныг одоо та нар ингээд айгүй их олон жил алдсан дээрээс өр хүүхдээ чинь айсан аюул өвдөрч. Одоо өгдөөц нь одоо тэнгэр хангаан айгууцаж өгдөөц чинь одоо гомд цөхрөөд байна. Энэ үнийг одоо хурдан дөргөн бариулахгүй болохгүй гэж тэгээд одоо яг тийм юм байдаг юм бол одоо тэрийг одоо ингээд бариулъя гэж ингээд хүн амтнаас асуугаад байсан. Тэгээд анхлантаа би бас итгэж өгөхгүй байсан. Итгэж өгөхгүй тэгээд одоо тэгээд 5 6 хүн дээр 7 дахь хүн дээр очиад нэг удгаан дээр очиад. За бүр тийм болов. Тий их олон хүн дээр одоо бөөгийн тэр Монголын бөөгийн голд төвдөрж очиж асууж байсан. Тэгээд энэ тэн дээр удгаан байдаг. Юу зарим байдаг энэ тэгэхээр тэр мэтэж асууж байсан. Бүгдээрээ нэг шиг хэлсэн тэр үед бол. Тэгэхээр ямар ч байсан үнэн бодтой ингээд хамгийн сүүлдэн дээр нэг одоо тояа гэдэг нэг юунда бактери нөтсөн чинь юу ясаа одоо болохгүй одоо энэ хүүхдээ одоо ерөөсөн энэ тэнгэр хүүг тагтаасан нь одоо энэ хүүг тэнгэрийн бариулахгүй бол ерөөсөн та нар ерөөсөн хүүхдээ чинь анасан ч аюултай ажил төрөл чинь бэртэхгүй та нарын амьдрал хувьтай шаан гарахгүй гэд
Ингээд Эрдэнэтийн одоо тэр Орхон аймаг явж Эрдэнэтээс хойш 30 км газар одоо тэнгэрийн бариулж одоо тэнгэрт мэдүүлсэн одоо багш гэдэг нь туяа гэдэг нэг удхан байгаа сайхан хятадтай удхан байдаг. Тэгээд тэрнээс хойш бас нэг яг сахиусын юугийн суулгасан одоо отхон сурн гэдэг нэг бас багш нь байдаг. Бид зуны адаг сараас нэвтрүүлгийн зураг авалтаа эхэлсэн юм. Тэр өдрөөс эхлэн өдөр бүр түүнийг ямар зан үйл хийдэг, ихэвчлэн ямар учир шалтгааны улмаас хүмүүс хандаж ирдэг болох талаар асууж мэдхийн зэрэгцээ Монгол бөөгийн нэгдсэн эвлэл хэмээх газар байдаг бөгөөд ямар үйл ажиллагаа явуулдаг болохыг харсан юм а. Энэ үеэр Монгол бөөгийн нэгдсэн эвлэл Монгол бөөгийн ёс зүйтэй болж байгаа тухай хэлээд мөнгөний хэмээн нэрлэгдэж ашиг сонирхол дээр тулгуурлан хүний хувийн амьдралыг худал хуурмгаар дүүргэж байдаг явдлыг зогсоох тухай ярьж байсан юм. Одоо ир зарингийн багш нь дагшин тэнгэр бөө мөргөлийн төвийн тэргүүн отхон сүрэн удам ёс зүйтэй хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө тэнгэрийн үйл хэрэгэ зориулж үнэн шудраг байхыг зааж сургаж чиглүүлж байдаг энэ эмэгтэй маш олон шавнартай дотор Оросын улбаны улсын шавнарч байдаг юм билээ. Хүний мөр нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэн одоо ир хэмээх зайр нь нэвтрүүлэгт мань оролцож байгааг сайн мэдж байгаа. Амлсээсээр үзэгч та бүхний түүний багштай уулзах гэж байгаа. Тэгэхээр багшийн эрдэм шавд гэсэн нэг сайхан үг байдаг. Тэгэхээр энэ сайхан эмэгтэйтэй үзэгч та бүхнийг танилцуулъя. Монгол бөөгийн их утган Цэрэнбүгийн утган сүрэн хэмээх эмэгтэй манай одоо ирийн багш нэм байна. Танд энэ сайхан өдрийн мэндийг айлтгая. За та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргье. Би сая ярианыхаа ихэнд хэлсэн багшийн эрдэм шавдаа гэдэг сайхан үг байдгаа. Тэгэхээр таны одоо энэ олон сайхан эрдэмтэй нэгэн шавийг онцлож нэвтрүүлэгтээ оролцуулж байгаа юм. Та ч гэсэн яг энэ дашрамд одоо шавийнхаа талаар анх танилцж байсан, анх тань дээр ирж байсан тэр үеэс нь эхлээ ярих баха гэж бодож байна. Манай энэ олон шавнараас одоо ир маань бас ингээд бөө мөргөлийнхаа зан үйлэнд өөрийн бие тууштай зориулж энэ одоо бөөхөө эрдмийг өөрөө төвөөс эзэмшээд бас түмэн олондоо тусаа өгөөд явж байгаа манай сайн удам бөөнөр нэгэ анх эрэхтэй ээжтэйгээр ирж ирсэн. Тэгээ манайх болохоор олон улсын бөөгн дагшин тэнгэр бөөгн төв гэж тэртээ бид одоо өөртөө үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд ээжтэйгээ ирээд бас өмнө нь багшаар угаа босгосон байсан. Тэгээ онгоц ахуус мөн орж байна. Одоо багшаа би яах вэ гэж асууж иржсэн. Тэгээд энэ хүнийхөө би зам мөрийг олоод бас бөө мөрөлийн харгуйд одоо тууштай явах. Тэр л Орхон тэнгэрийн өгсөн энэ үүргийг олгож өгсөн дөө. Тэгээд энэ өдрийн таны сайхан нэвтрүүлгээр манай шав гарч бас туйлах баяртай байна. Анхаас ямар байдалтай ирж өөртөө чинь танилцж ирсэн юм бол ээжтэйгээ хамт бас нэлээд л удаа явсан гэсэн 11 настайдаа бас өгшөтөнөө болгох ёстой байсан гэдгийг олж мэдсэн гэсэн. За анх яг ямар ч байсан бөөгийн дөнгөж зам урд ороод бас учраа олохгүй ивэжтэй эхэлж төрүүлж бөө бас болонгуудаа л одоо хүч чадлаа авна гэдэг биш бас 2-3 жилийн хугацаа байдаг. Тэгээд тэр хооронд бас онгодын долгио сахилтанд орсон тэр үед надтай уулзж байсан. 2009 оны үед ирж байсан да. Тэгээд тэр үед нь чи авгаа хөөхт хүлж байсан. Тэгээд би одоо энэ Гурванбаат төрж буулт хийж онгоц сахиустай нийлүүлж өгөө. Тэгээд дараа нь гэр бүлтэй болоод гэртээ бас онгоц шүтөөнийг сайхан зөв залаад ингээд юмнуудаа хийсэн байсан. Тэгээ одоо энэ маань бас одоо нэлээд хэдэн жил болж байна. Тэгээ бас одоо их сайхан дун зарим болж байна. Багшийн хувьд одоо дүнхэд энэ одоо 5-6 жилийн хугацаанд ямар эрдэм одоо ямар тэр одоо эрдэмүүдийг одоо өөртөө шингээсэн байх хэвээр энэ бүхнийг одоо ир маань хэрхэн одоо биелүүлж явдаг юм болоо тэнгэрийнхаа үйл. За тэгээд нэгдүгээр одоо бөөхөн төмөн олны итгэлийг даах зовлонтны жолоо золгоотны хилмэрч гэдэг амд хангарахтай. Тэр тангарахтай өмнөж байж бусад болоод баг ихгүй өөрийнхөө биеийг бусдын төлөө бусдын зовлон дээр нь зогсож зорьсон хэрэг бүтээх тийм тангаргандаа үнэнч явж байгаа.
Ер нь нэлээд л бас болохгүй байхад нь багш хүн л зөв зам руу зална. Тэгээд одоо яриатай адилхан бас манай гээд миний ер нь залаалсан сахиус ахуулсан бөө шавнар бол энэ чихээ халуулсуулгүй бас сайн явж байгаа. Ерөнхийдөө нэг тэрхээ сайн гэдэг яг дундаж хэмжээнд бол биеэ авах чадвартай бол сайн л гэж хэлж байна. Одоо бөө олноороо төрж байгаа энэ цаг үед бол үнцэнтэй шавийг олох, одоо үнцэнтэй байлгана гэдэг бол багшаас бол асар их одоо ухаан мэдлэгийн сорьсон асуудал болж лээ л да. Тэгэхээр бас энэтэй давхцаад гэр бүлийнхэн нэг сайн ойлгож хүлээж авдаг байх хэрэгтэй юм шиг надад санагддаг юм аа. Ер нь бөөгийн шашны бөө мөргөлийн ганц онцлог бол удган бөө гэдэг нь овог отгийн одоо тэргүүн байх хэрэгтэй. Омог отгийнхоо тэргүүлэгч нэг л бөө удган гэж штэ. Тийм болохоор энэ бас олон түмэн дотор янз бүрийн хүн байгаа ч гэсэн удам угсаага залгаж байгаа голом залгах хүү ах ихч аав ээж ах дүү нартай байх хэрэгтэй. Тэгээ хүний ганц хүү бас болоход бас их төвөгтэй ер нь болдоггүй гэдэг нь номтой л да. Тэгээ бид бас бурайд зүгэн би бурайд их удам учраас бурайд зүгөө тэнгэрээр ингээ чанаруу барих гэдэг тийм зэрэг дэвэр бид шалгалтанд хүмүүсээ байнга байлгадаг. 1 2 3 9-өөс 13 чанар хүртэл хийгдэг. Тэр чанаруудыг гүйсээж л одоо тэнгэр газарт төгс хүчийг болсон том боо болно гэсэн. Тэгээ ерөнхийдөө бөөгийн бөө мөргөлийг одоо зөв ойлгох, зөв таниулах. За бөө гэж ер нь ямар хүн бэ, яах ёстой вэ гэдгийг л бид энэ телевиз арай дугаар болон танай телевизээр дамжуулж ард түмэнд үнэн зөв ойлгуулахын төлөө энэ нэвтрүүлгүүд хийгдэж байгаа л гэж бодож байгаа. Тэглгүй байх. Та бас одоо хэрэг олон жилийн өмнөөс бид хүний хувьд гэр бүлийнхэн ер нь анх яаж хүлээж авч байсан юм бол одоо хэр дэмждэг юм бол? За тэр гэр бүлийнхэн хүн бол анх бол айлын бэр болж байгаа юм чи бас сайн ойлгохгүй байсан ч сүүлдөө бол нэгэнт зарим хүний гэр бүл болж байгаа болохоор мэдэрсэн л дээ. Манай одоо хоёрын чи гэрээрээ дүүрэн сахиус шүтэн шүтцэн тийм айл штэ. Тийм учраас тэр айлд орохоор л өдөө өсөх айл үүднээс агшэр тэнгэрүүд ингээд зэлдээ сайн байгаа. Энэ бол бас тэр том бас тэнгэрийг хуваалцаж авч явах ханийн тэнгэр бас тэрэнд бас бүр хөөхтөрөө дамжаад буух сүсгтэн олныг бас зөв замд оруулахад засал ном хийхэд бас гэр бүл маш чухал. Ерөнхийдөө голцоо гэр бүл бол төвшөө болоод хэлмэрч болоо явцдаг. Бид одоо заримдаа нэлээд олон өдөр хамт байж хөдөө гадаа хамт явахдаа маш олон зүйлүүдийг үзэгчдэд мань харуулж өгнө гэдэг хүсэлтийг байнга тавьж байсан юм. Тэр ч утгаараа түүнд хандан ирсэн нэгэн гэр бүлийн гал тахих ёслол, модонд дүүлэх, халуун гал долоох, Чингисийн Баатар бие дээрээ буулгах, уул усны лус савдаг буулгаж аргадах гэх мэт зүйлүүдийг өмнөх дугааруудаараа хүргэсэн юм а. Гал тахих ёслолын үеэр эрчүүдийг галан дээгүүр харайлгаж, галнаас эрч хүч ахуулахын зэрэгцээ өөрийн амаар галын хорыг долоож байсан юм. Өөрийн отгоо босгосон 61-ийн гарам дээрх буултын үеэр хулгайд эзүүсээ алдсан гэр бүлч ирсэн байсан юм. Харин түүний дараа бид Баянзүрх хайрхан руу хамтдаа явсан бөгөөд Чингисийн Баатрыг хувц өмсгөлтэйгээ буулгаж ном сумаар харуулж байлаа. Мөн энэ өдөр модонд дүүлж биднийг гайхшруулж байлаа. Чирмэл лагаан голон дээр амар чардаа.
За удасны ихний. Чимэл цагаан гол өндөр амарч чайлоо. За удаа таньжах. За энэ далаа цагаан сүүг амарч байна тандаа. За нийтээ удааныхаа дээднээс барьж байна тандаа. За Нэвтрүүлгийн зураг авалт эхэлсэн анхны өдөр бид уг шүтээний буулгахад нь дэрэгдэн байсан бөгөөд нүүр нүд цохолж гээд ямар хүмүүс ирээвэ гэж онцлоод хөтлөгчтэй олон зүйлийн тухай хөрөлдсөн юм. Одоо хоёрын ах нар нь түшээ буюу хэлмэрчийн ажлыг хийдэг бөгөөд бүх зан үйлийг ёс дэгийн дагуу хийдэг. Зураг авалтын хугацаанд аав ээж ах эгч нар нь үргэлж хамтдаа явдгаас харахад тэд өөрсдөө нилээд шүтэж биширч явдаг нь харагдаж байсан юм. Одоо энэ Босоожээд Монгол улсад хэлтрхий заяатай болж байна. босоо заяатай Монгол улс нь хэлтрхий заяатай болж хүрээд байж үдэ гэж Шүднэ. өрсөд нь. Энийгээ ухаж ойлгож баймаар юм да. Энийг уул нь ухаж ойлгож баймаар юм да надад өрсөд нь. Одоо энэ олноороо төрж гараад байгаа энэ буу удагнуудаас их зоос мөнгөний сонирхолтой. За одоо хувтаа гараад. Зоос мөнгөний сонирхолтой болжээ. Тэгээ тийм болохоор ч бас бусад хүмүүс нь их тэгж хүлээж авч нэр хүндтэй байх нь ч гэсэн бас их хэцүү болж байгаа юм байна уу ер нь сүүлийн үед. Ганьяа Монгол шүтэн залаалж хүмүүл хэлэх. Монгол шүтэн залаалж үүл хэл. Энэ байх ёстой үйл гэж энэ хүний эд Монгол хэмжиж уулын жанах энэ хөрөөс юм. Эд Монгол шин үүлэн сунахыг буруу ёсомж үйл эд Монгол хэмжиж. Тохомжны гар цайлгаж байлгүй яа. Тэгвэл гар цайлгаж Тохомжны шүчгийн машиг асуул юм байлгүй яа. Шүчгийн мислээ асуул байлгүй яах бас гар цайлгаж байгаа юм чинь. Одоо гойч бас ихтэй байгаа юм шүү дээ. Харин тийм ээ одоо бас ихтэй байгаа. Жавлан гожаргал хийшээ. Хүний эд бараагийн эд мөнгөний хаосож байна. Харин тийм. Аня бүний яс биш юм шүү. Улаас гэж юу юм? Тэнгэр гэж юу юм? Улаас гэж юу юм? Хүний хаалныг улаас усууд нь ойлгож яваасаа гэж бодсон. Энийг л улаас усууд нь ойлгож яваасаа л гэж бодох юм. Яахаас улаас ус юм юун тэнгэр савхуртууд идэв. Яг ч улаас ус. Яг үнд тэнгэр савхуртууд юм. Туссан юу юм? Мэдээж байх л үстэй юмсан. Тийм улаас усууд энийг л мэдээж явах гэсэн. Яс бой гаргуулаад идэв болж. Анигон засасалаа жашаахтаа гэж. Хөгтөнгөрөөс авахгүйгээр аимшиггүй харбаран үл хийдэг болж. Тэг одоо юу нэр хөгтөнгөрөөс айхгүй аимшиггүй бараан зүйл үс хийдэг болсон байна. Харбаран үл хийдэг болж дээ. Харбаран үл хийдэг болсон байна. Ань бас их мөнгөтэй холбоотой юм. Харин тийм ээ. Энэ бас эд мөнгөтэй холбоотой гэж. Таныг одоо энэ харавтраа тэгээд гарган тэгээд одоо энэ улсууд тэгээд ямарсан өнөө 4-5 өдөр тантай уулзах юм байна өгмөрлөө. Таны алхам мотхон дээр очиж. Тэгээд та одоо эд шидээ одоо ямар эд шидтэйг одоо энэ улсуудад харуулаач яа гэж танаас бас гуйж байгаа юм байна. Миний шидээ явна. Тийм эд шидтэй хараад гаргаад олон түмэнд харуулах гэж байгаа юм байна л да. Тийм ямар шид гарах юм.
Та ямар шийд гаргах юм юу хүсэж байгаа ямар шийд гаргаж байгаа юм. За тэгээд бишээ. Ямар аваа сэтгэлтэй байдаг юм аа. Чадaltaа гэдэг. Зарим хүн тиймэрхүү юм байдаг тийм. Тийм мөнх тэнгэрийн зайран гэж ямар хүн байдгийг яаж зан үйл хийгээд за сахус гэж юу байдаг юм шид гэж юу байдаг юм би тэрийг л болгож өгöd байж ямар байх вэ штэ. Улаа гэж ямар байх вэ? Энэ гурван зүйлийг л харуулж өгье даа гэж. За. Тийм болохоор би төмөн олонд нэг өөрийнхөө шидэгийг шалгуулад аймааргүй байна гэж. Одоо энэ хар авдраар гарах нь одоо нэр ус нь хүний мөр гэж одоо тийм нэг нэвтрүүлэг маяг Хүний мөр гэдэг нэр устай юм аа. Нэр ус нь хүний мөр гэж тийм. За яа санааных шүү дээ. Хүн болгон готой хүн болгон шишгэлтэй яваад сайн төлөө сарвааж яваад Сайн төлөө сарвааж яваад санжиготой явж бүжиг хойш өнөөж чирүүлээ. Энэ улсууд бол ерөнхийдөө яг олон түмний төлөө сайн төлөө явж байгаасан байна. Сайжтай Монгол орны яг улс орноо яг түмний яг гэж. Тэгээд түмнээ яг одоо үед олон бөөнөр дэлгэрээд байна. Хүн олон бол сайн даа. Шарнаа гэж. Шишгэлтэй хүн олон бол сайн. Харин тийм ээ. гэсэн сэтгэлтэй хүн байвал сайн юм даа гэж. Тэгээ бид нар одоо бас хайсараад ямар хүний мөрийг үзүүлэх вэ гэд хайсараад таны улаачтай холбогдсон юм аа. Намайг яаж мэдсэн гинэ? Намайг яаж мэдсэн гинэ? Үзүүлжсэн хүнээр нь л олон хүмүүсээс л. Тэгээ тань дээр одоо урд нь иржсэн үзүүлж харуулж ирсэн хүнээс тэгээ дамжиж мэдэж авч ирээд холбоо яатсан гинэ. Холбоо гэдэг юм аа тэгээд улаагчтай холбоо өгдөг гэдэг хэлсэн. Тань дээр одоо олон хүмүүс хинэстэй бол хийхүүл. өгшгөө. За байна. Өгшгөө хүмүүстэй бол хийх золон байна даа гэж. Хоёр юмараа баян. За би бол хоёр юмараа баян хүн гэж. Ахарын ч юм шүрхэндээ хайртай байж. Их хорон бүлэндээ сэтгэлээр баян байж. би сэтгэлээр баян байд юм би хоёр юмараа баян. Надад өөр зүйл хэрэггүй. Надад өөр зүйл хэрэггүй гэж. Одоо энэ сэтгэлээрээ баян байх гэдгийг хүн болгоно л мэдэх хэрэгтэй. Эд мөнгөөр биш. Сэтгэлээрээ баян байхыг л одоо хүн болгонд ойлгуулмаар. Ханя баян байлаа. Ядуу ахадны хөвхний хомшам шүү дээ. Хөвөний хомшил шүү дээ баян байх ядуу. Тэгээд одоо өөр тэгээд үйл одоо алга байна да өмнө тавхан тэгээд. Тэгээд дахин золгоно даа. За намайг буцаад ирэхэд минь дамар сууж бай гэж юм. За. За хан дэнгэр хөх тэнгэрдээ дүүлэх мань хан тэнгэрдээ харих юм нэ гэж. Өнөөдөр би энэ бөөх улаач нь болж хувираа улаач болоогүй бол ер нь бөө шүтлэг гэж яваагүй байсан бол өнөөдөр би энд ингээд суугаад телевиз та нартай яриад төмөн олонтойгоо ингэж бодол яриагаа хуваалцж байх байсан болов уу амьд байхсан болов уу сэрүүн байх болсон болов энэ болгоны минь яг зам мөрийн минь зас төрсөн ихтэй баярлж ятдаг та.
Ингээд өнөөдрөөр хүний мөр бодит цуврал нэвтрүүлгийн зарим одоо яртай хийсэн дугаарууд өндөрлөж байна. Монгол бөөгийн зан үйлийн талаар харуулгыг зорж одоо ир химээх залуу амьдралын мөрөө хэрхэн гаргаж явааг үзэгч та бүхэн харлаа. Нэвтрүүлгийн хугацаанд бидэнтэй холбогдож оролцогчтой маань уулзаж ярилцсан утсаар дэмжлэг туслалцаа хүсэж байсан үзэгчид та бүхэнд баярлалаа. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүний мөр нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж бодит үнэн амьдралын хэрэгүй тусгал нь байх болно. Шинэ ондоо өөр нэгэн оролцогчийн сонирхолтой ажил амьдралын мөрөн дээр иргэн уулзахын эрүүл тавья. 하루가 성근 하셔. 사그저가 소튼 자서. 어디로? Яг гоо зам мөрийн зах зурсан ихтэй баярлж ятдаг да. Хүний мөр бодит цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор одоо ир химээх зарим оролцож байгааг үзэгч та бүхэн сайн мэдэж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр намрын дунд сарын бэлэгдсэн энэ өдөр богд уулынхаа ингэрт за хатан дуулынхаа хөвөөнд Монголын бөөгийн нэгдсэн Тэгээ аягийн хэрэгсэн тийм уулан дээр хисний модыг бас хийхдээ бас яг аягийн хэрэгсэн өөрийн болсон тийм газраас модыг авч